Хай. Тэгэхээр нөгөө нэг миний анаах там байсан гэдэг бичлэг маань айгүй олон үзэлтэй болсон байсан би айгүй их баярлсан шүү. 9,000 хүн үзсэн байсан. Баярлаа. Тэгээд гэтээ яг тэрүүгээрээ би жоох эмзэглсэн яа гэвэл яг ингээ хит нэг талыг барьсан бичлэгээрээ айгүй олон хүнийг төрөгдүүлж магадгүй юм шиг санагдаад тэгээд залруулгын чаашаа уусаа юм чинь хоёр талтай байдаг. Тэгээ би өнөөдөр яг миний ярих зүйл маань юу гэхээр би анаахт яг ямар алдаа гаргасан. Тэгээд тэрийг хүүхдүүд анаахт дөнгөж орж байгаа хүүхдүүд бити давтаасаа ч юм уу нэг тиймэрхүү бичлэг. Миний нөгөө гүнжин орол юм байна. За тэгээд өнөөдрийн бичлэгээ ийм сэдвтэй байхаар ер нь шийдсэн байгаа. Анаахт миний гаргасан алдаанууд. За тэгэд би толгой дотроо жагсаасан. Ер нь бол нэг юм жагсаасан байгаа. Тэгвэл одоо эхнээс нь эхлэе. Би нөгөө физик дээрийг фейлдчихсэн гэсэн шүү дээ. Гэтэ яг үүндээ физикийн тестийн номоо эртхэн олж авч чадаагүй ч гэсэн ер нь бол миний алдаа байсан. Тэн дээр багшд зүгээр гомцсон юм нь юу вэ гэхээр надтай яг адилхан дүн авсан. Шалгалтын дээр яг адилхан дүн авсан хүүхдэд хүртэл оноо нэмсэн хэрнээ яг ганцхан тэр л охинд нэмэхгүй юм шүү гэсэн яг тийм гадуурхсан хандлага нь надад таалагдаагүй. Ер нь бол тэр багшид тэгж их ад үзэгдэх муу юм би юу хийсэн юм гэж тухайд бодож ирсэн. За. Тэгээд одоо би анаахт яаж алдсан, яг юун дээр алдсан. Тэгээд бас яг ингээд тэр зүгээрэж байгаа миний там болчихно гэж аахгүй шүү дээ. Тэрд бол миний оролцоо, миний буруу хийсэн юмнууд ч гэсэн зөндөө байгаа. Тэр талаар ярив. Нэгдүгээр би дүнд хитрхийг хамаарсан. Дүнгийн талаар ерөөсөө бодохгүйгээр зүгээр л анаахт аз жаргалтайгаар хичээл хийгээд найзуудтайгаа яг адилхан тэнцээ ч юм уу тэгээ зүгээр тэнцээ хийсэн ч юм уу тиймэрхүү бодолтойгоор хичээлээ анханасаа хийж эхэлсэн бол миний анаахын амьдрал хамаагүй дээр байх байсан болов уу гэж боддیں۔ Гэтээ багасаа яг ингээд би болцсон зан чанар маань 95-аас доошоо дүн авч болохгүй гэсэн гэрийн хүмүүжил маань ч гэх юм уу ямар нэг тийм хүмүүжлээсээ болоод би бүр 85 авахаараа уйлдаг хүүхдээс ахгүй нэг мэгдэг курстэй бүр амар зөө. Тэгээд хитрхийх дүнд үнэхээр санаа зовдөг гэсэн миний хамгийн том алдаа. Зүгээр л аюу гоё аз жаргалтайгаар тэр зүйлийг дурлаж уншаад тэгээ аз жаргалтайгаар ингээ хичээлээ хийхэд болох л байсан юм дээр ер нь бол тийм алдаа гаргасан. Тэгэхээр анаахт бол энийг гэтээ хүүхэд нь анаахт орж байгаа аав ээжүүд би үзээсэй гэж амар хүсэж байна миний бичлэг. Яа гэвэл анаахт яг хөө ингээл харахад Монгол улсдаа тэгээд дэлхийн ранк аягүй султай тэгэл ер нь зүгээр л нэг юм жалганы сургуульд сурж байгаа юм шиг боловч ингээд харахад зүгээр л нэг Монголын сургуульд сурж байгаа юм шиг боловч анаахын сургууль чинь бас аягүй чанга сургуулиудын нэг штэ. Багш нарын чанга Орос школоор хойно Оросд сураад төгсөөд ирсэн учраас ингээд яг тэрнийхээ дагуу оюутнуудаа байлгах гэж хичээдэг. Тэгээ зарим багш нар нь бас ингээл айгуу гой мундаг багш нар байдаг. Багш нарын чанга унших, цээжлэх хичээл ихтэй. Тэгээ тэрэндээ хүүхэд ингээд самгардна цээжилж чадахгүй, ойлгохгүй юу ч гэсэн зөндөө байгаа. Яагаад тэр чинь ингээд боддоо бүхэл бүтэн хүний биеийг юм ширхэг ингээд эсийн төвшнөөс нь ахуулаад бүр том бүр цаашлаад нийгмийн эрүүл мэнд ингээд бүр ингээд олон улсын бүр хүн төрөлхтний хэмжээнд хүний эрүүл мэндийг ингээд хамгийн жижигээс нь хамгийн том хүртэл нь уншиж судалж байгаа шинжилгээ ухаанаар сурж байгаа хүүхдүүд ч дээ. Тийм мундаг шинжилгээ ухаанаар сурж байгаа. Тэгээд бас яг үнэ Монголда хамгийн чанга сургуулиудын нэг би анаах гэж боддог. Тэгэхээр тийм чанга сургуульд сурж байгаа хүүхдээ заавал амар сайн дүн аваарай гэж шахах айгүй хэрэггүй юм шиг санагдсан. Тэр нэг ингээ хүүхдийн яг үнэ улам дарамт мэдрүүлнэ гэхээс тийм сайхан зүйл бол мэдрүүлэхгүй. Ялангуяа яг анаах төгсөөгүй, анаахын сургуулийг ямар байдгийг мэддэггүй аав ээжүүд яг хүүхдээ айгүй дүнгээр нь шахдаг юм шиг санагдсан. Тэгэхээр сайн дүн чамайг илэрхийлэхгүй
Гэтээ сайн дүнтэй мундаг хүүхдүүд зөндөө байдаг ч гэсэн сайн дүнтэй шал маа юуш мэдгүй хүүхдүүд зөндөө байдаг. Жохон муу дүнтэй ч гэсэн айгүй юмаа сайн мэддэг хүүхдүүд ч гэсэн зөндөө байдаг. Муу дүнтэй хичээлээ хийдэггүй ч гэсэн яаж хийж байгаа төгсчдөг хүүхдүүд зөндөө байдаг. Тэр бүгдтэй эвлэрээд тэгээд өөрийнхөө авч байгаа дүндээ сэтгэл хангалуун байхын цаашаа. Гэхдээ ер нь бол талархалтай л хандах хэрэгтэй. Яа тэр 1-р курстэй 30 онооны шалгалтын дээр би 27 авч өөлөө зөө. Би 30 авах байсан ч шиг. Тийм байж болохгүй байхгүй. Тийм тэнэг байж болохгүй байхгүй. Ер нь бол яг миний өөрөө яг тэгж зовж стрессж ясан. Тэр их зовлонгийн бас ихэнх тал нь яг надаас болж ясан юм шиг санагдав. Нэгт. За дүнд аягүй анхаарч ясан. Дүнг маш их анхаарах болсон. Хоёр дахь ингээд миний хоёр дахь хамгийн том алдаа ер нь дүнг аягүй анхаарах ч юм уу. Тэрэнд хүрсэн зүйл маань ийм нэр алдартай байдлыг аягүй хүсэжсэн. Би анагаах ийм мундаг сурдаг, ухаантай гэдгээр аягүй тийм хүүхдүүдэд танигдсан тийм хүүхд болохыг амар хүсдэг гэсэн аахгүй юу. Ингээ баян хичээлээ хийж мэддэг. Энэ ёо наа чи амар сайн штэ гэд. Манай үед яг нэг тийм супер хүүхдээс аахгүй юу. Эркэтай гэдэг. Эркэтайг бүр ингээд хүүхдүүд амар ярьдаг. Эркэтайг мундаг гэж ярьдаг. Зарим нь муухай санаатай ч гэж ярьдаг. Ер нь бол эркэтай зарим нь натаархдаг, зарим нь дургу, эркэтай худны баашка гэж боддог. Ер нь аюул олон хүн байдаг. Гэтэ эцэст эркэтай яг ингээд манай анагаахын манай үеийн хүүхдүүд дундаа яг тийм үнэхээр хичээлээ амар мундаг хийдэг гэдгээр алтартай хүүхдээс ахгүй юу? Ер нь бол үнэхээр мундаг хүүхдээс. Ер нь бол би гэдэг энэ нэг тэнэг холгаач энэ сачийн хөрөхгүй, чанзагаа мэдгүй, ер нь өөрийгөө ч мэдгүй ээжээж ер нь бол нэг тийм эркэтай шиг маркийн үр цаах чинь амар хичээлтэй сайн штэ гэсэн мэдрэмж хүмүүст аягүй төрүүлэх гэж хичээдэг гэсэн яа тэр үе бодохоор. Тэгээд тийм болохоор яг ингээд ихэнх яг хичээлийнхээ хөтөлбөрийн дагуу гэхээс илүү хичээлээ нэг хичээл ялангуяа одоо ингээд 8 хичээл зэрэг үсчихлээ гэж бодоход тэднээс яг ингээд хамгийн хүнд гэсэн хичээлүүдийг ингээд дараа жилийн хичээлтэй хамт унших ч юм уу тий. Яг үндэ амар хэрэггүй л байгаа байхгүй. Яг тэрнийхээ ачаар аягүй олон зүйлийг ойлгосон ч гэсэн тэр нь яг тухайн жилийнхээ хичээлд би гайгүй дүн авахд ч юм уу эсвэл тухайн жилийнхээ хичээлийг ойлгоход ер нь тухайн хөтөлбөртөө багтаж тухайн хичээлийг хийхэд үнээр их саадуулдаг байсан. Чин зүгээр л биологийнхоо номыг уншаад асуугдах юм. Ингээд биологи дээр нэм молекул биологийн ном унших ч юм уу. Яг үндэ тийм илүү зан хэрэггүйсэн байгаа байхгүй. Тэгээд дээд курсын номд нь ингээд багтаад ирэнгүүт нь гадаад ном олж уншдаг ч юм уу. Гэтэ яг үндэ 3 гадаад ном зэрэг уншлаа гэд гурвуулан дээр нь яг оролцоол юмнууд бичсэн байдаг болохоор тэгэж цагаа өргөх шаардлагагүй. Айгуу сайн нэг ном болоод аваад тэргээл дагаад явцсан. Ер нь бол тухайн үед би ингээд амар төгсрүүлэх гэж хичээдэг гэсэн юмсыг. За тэр биний дараагийн алдаа. За ямар ч гэсэн гой алтартай болно гэх шиг тийм юм яг ч үнэхээр мундаг байвал болно л да. Гэхдээ тийм үү. Тэгээ миний хүсэл бол яг тийм эрхтэй шиг анагаах тийм мундаг өстой мундаг охин гэж дуудвал тийм хүсэлтэй байсан. Энэ бол миний хоёр дахь алдаа. Тэгээ энээсээ болоод айгүй их цаг алддаг байсан. За 3 дахь алдаа нь яг саяны хэлсэн юмыг төгс байлах гэж хитрхи хичээдэг зам минь өстэй. Яста одоо ч гавалж ийн нэр үнхээр. Одоо ч ингээл тайлан тазаа хийгээд өгөх гэхээр хүмүүс дутуу байвал нөгөө хүмүүсээ эрхийн хүлээгээл ингээл амар гоё төгс юм хийж өгч гээл бүр ингээд хичээгээд яг энэ зам минь аз болоход жоохон багассан ч гэсэн жоохон үлдсэн байгаа. Тэгээд ингээд яг энэ төгс байх гэж хичээдэг зангаа би яг бичлэг хийхдээ ерөөсөө гаргадаггүй. Ингээд зүгээр ингээд хайчдагтай амар баярлдаг. Тэгийг бол би хизээч YouTube барыг эхлүүлэхгүй, хизээч Instagram дээр бичлэг хийж эхлэхгүй байхаас яг ингээд амар гоё төгс болох гэж жишээ нь баргийн микрофоны сеттэй болдог ч юм уу тий. Ингээд дуу хоолой моолой минь амар гоё сонсогддог. Тэгээд арын фон ингээд гоё болох ингээд бэлдээл ингээд төгс болгочих гээл. Тэгээ нэг бичлэгээ ч гэсэн хийхин тулд ингээд уншиж судлаад тэгж мэгж айгу заваарах байсан. Гэтэ аз болоход яг ингээд тийм төгс байх гэж хичээдэг тийм заван зам маань яг үнэхээр яг ингээд бичлэг хийх дуртай яг энэ зангаас минь ингээд амар гоё салцсан. Бүр
Тэнд би бүр амар баярлдаг. Одоо ч гэсэн одоо би энэ бичлэг зүгээр шууд ингээл шууд хичээл тэгэл за гэж постлоо тэгээ буйнаар бол гэж хийчин заяа. Ер нь баг бүх бичлэг гэдэг. Тэгээ яг юм төгс байх гэж хичээдэг зам маань миний амьдралд өргөж гай болдог байсан. Анаахт бол тэр бүр өстө гайл болсон заяа. Гайл болсон. Тэгээ тийм болохоор би ингээд хүүхдүүд одоо жишээ 8 дахь 7 хоногийн хөтөлбөр дээр явж байхад би дөнгөж ихний 3 7 хоногийн хөтөлбөрөө хийж идэг ч юм уу тий. Гүцдэггүй байсан байхгүй юу? Яагаад гэвэл хүүхдүүд 1-р 7 хоногийнхоо хөтөлбөрийг ингээд хагас дутуу ойлгоод дараагийнхаа 2-ыг хагас дутуу ойлгоод ер нь бол ингээд хагас дутуу ч гэсэн ойлголттой 8 дахь хөтөлбөр дээр ингээд явчихдаг байхгүй. Тэнгүүд би 1-р хөтөлбөрөө төгсрүүлнэ, 2-ыг дараа нь төгсрүүлнэ, 3, 4 гэж явдаг байсан. Тэгж явсаар агаад яг шалгалтын өмнөх 7 хоног дээр тулчдаг. Тэгээд яг тэр үед миний баг бүх хичээлүүд өнгөж талтаал гарсан байдаг. Тэгээд үлдсэн тал хичээлүүдийн шалгалтын өмнөх гэж үнэхээр хичээдэг зовдөг байсан. Тэгээд аз болоход зарим хичээл дээр яг нөгөө нэг арай гэж гүйцэж байгаа үед нөгөө оноо моноо нэмдэг олимпиад гараад ирэнгүүт тэрэнд нь яг жоохон ороод оноо моноо нэмүүлнэ. Багш дахиж асууна гэвэл дахиж асуугдаад оноо нэмүүлж болно. Гэтэ ер нь бол тухайн цаг үеийнхээ юм хийгээд тэгээд хичнээн төгс биш байсан ч гэсэн дараагийнхаа юм руу ингээд өсөрч чаддаг. Дараагийнхаа юм хийж байхдаа өмнөхийгөө жоохон сэргэн сандаг нэг тийм чадвар надад үнэхээр дутагдаад байсан юм билээ гэдгийг би ойлгосон. Тийм. За. Тэгэд ер нь бол им хитрхи төгс байх гэж хичээсэн энэ зам байна наа. Ер нь энэ зам анаахт сурч байгаа хүүхдүүд бол үнэхээр гайл болно. Ямар герман төссөн үедээ шалгалтаа өгдөг ч юм уу тийм хөтөлбөртэй сургууль сурдаг чи ингээ бөөнөр нь чамайг оруулаад бөөнөр нь суулгаж байгаа л бөөнөр нь шалгалтаа аваад тэгэл бөөнөр чин гаргаад дүнгийн тавьдаг тийм сургууль сурч байгаа штэ. Тийм болохоор яг ингээд тухайн цаг үедээ ингээд хөл нийлүүлэн алхаж ингээд уялдаж чадахгүй бол тэгээд тэр бол яг ингээд чиний л та. Болт юм лээ. Тийм миний л та. За дараагийн миний хамгийн том алдаа. Энэ бол миний хамгийн том алдаа байсан заяа. Дүнгийн төлөө суух уу гэж бодож байгаа. Яг үүнд дүнд айгу анхаарал хандуулаад байгаа шүү дээ. Гэтэ тухайн үедээ айгу зөрүүд хөөхөд байсан. Тэр зөрүүд зам маань яг юм лаг зөрүүд гэж тухайн үедээ эндүрдэг байсан юм шиг байна. Гэтэ яг ингээд одоо жоохон том болоод ажил төрөл дээр гараад тэрнийхээ дараа эргээд анзаарахад дасан зохицох чадвар муутай байсан юм болов гэж айгу анзаардаг байхгүй юу? Тэр зөрүүд зам маань зүгээр л би дасан зохицож чаддгүй байсан нь тэрүүнийг ингээд нуудаг зам байсан юм шүү гэж айгу боддог. Яа тэгвэл багш болгоны хичээлээ заах, багш болгоны хичээл дээр дүнгээ гарах арга барил өөр байгаа шүү дээ. Тэр болгон дээр нь би яг хүчээр зөвхөн өөрийнхөө арга барилаар хичээлээ хийх гээд ингээд зүтгэждэг байсан байхгүй юу? Тэгээ би нөгөө Legally Blonde гэх кино дээ шүү дээ. Тэгээ тэр кинон дээр бол ингээд багш болгоныхоо хичээлд тааруулж хичээлээ уншдаг шүү дээ. Яа гоё мундаг. Би тэгж чаддаггүйсэн. Аль ч хичээлээсэн эхлээд би ойлгоод схем хийн. Схем хийснийхээ дараа уншиж цээжлэн. Тэгээд юм гоё пул ойлголттой. Тэгээд хаанаас нь ч асуусан мэддэг. Ер нь бол нэг тийм амар лаг бачкал болъё гэсэн зорилготоор бүх хичээл уншдаг ус байхгүй юу? Тэр мэн нэстэ гаяал болсон ядаргатай те. Яагаад тэгэхээр чи заавал бүх юмыг мэддэг байх албагүй, бүх юмыг төгс мэддэг байх албагүй. Үнэхээр яг бүр ингээд тулчгсан сайентист ч юм уу те амар толгойтой лаг тийм дэлхийн нээлт хийх хэмжээний сайентист болъё гэж бодохгүй байгаа бол чи бүхнийг мэдэх шаардлагагүй. Гэтэ яг тухайн үе миний яг бол яг тийм тулчгсан сайентистийн лего байсан л да. Одоо ч гэсэн юм бол хэврээ даа. За тэгээд тийм бүхнийг би юу ярьчихлаа. Тийм. Тэгээд бүхнийг мэдэх албагүй. Харин их сургуульд чи эндээс ямар чадварыг олж авах вэ гэхээр яг үндэ дасан зохицох чадвар нь илүү чухал байсан юм болоо да гэж би одоо бол боддtiin. Ингээд миний ингэж хүчээр дайрдаг нь биш. Яг багш болгоныхоо зан байдалд нь уялдуулж хичээл уншдаг. Тиймэрхүү чадвар нь илүү хэрэгтэй байсан юм болов уу гэж үзсэн. Геслогийн хичээл дээр жишээ нь тестийн намаа сайн уншдаг ч юм уу тий. Тэгээд түүхийн хичээл дээр бол зүгээр багшийн амыг худлаа үнэн дагуулж пар гэж агаад
Тэгээд яг даалгасан таскуудыг аягүй чанартай хийдэг ч юм уу тий. Заавал хичээлийн уншихгүйгээр хийхгүй юу. Ер нь бол нэг тиймэрхүү байдал. Тэгээд тийм багш нартайгаа уялдаагүй, багш нарын яг юу хүсэж байгааг ерөөсөө хийж чаддаггүй. Дасан зохицох чадваргүй байсан байж байна. Ер нь бол миний бас нэг том алдаанууд юм байна. Тийм бас багшийг талхин чаддгүй юм. За. Тэгээд нэг юмрхүү. Ер нь бол маш их алдаа гаргасан. Тэр алдаанууд маань одоо ч гэсэн хэвээр байгаа. Бас нэг ер нь бол тусаагүй. Дахиад нэг амар том алдаа байсан маань би. Айгүй олон юм л салбагнадаг байсан хгүй. Бас мөрөөрөө хичээлээ хийчихгүй. Оюутны албаа, клуб. Клубаас бол үнэхээр гоё мэдрэмжүүдийг олж авсан. Клубаас амар хөөрхөн хайртай дүүнертэй болсон, мундаг ахтай болсон. Гэтэ тухайн клуб тэр нэг клубд ороод нэг ах намайг ядаж найрах гэж үзээд заяа. Тэгээ нөгөө ахад бас хамаг цаг заваа зарцуулаад ёо амар тэнэг байсан байлээ. Тэгэл яг тиймэрхүү олон юмлууд навсганаж шал дэмэл байсан байлээ. Үнэхээр хичээлээ хиймээр байсан бол хичээлээ л хийх хэрэгтэй байсан байлээ. Тэгэхгүй ингээд хэд олон юмлуу ингээс хамгаартаад яг хичээлээ ч олигтой хийсэн юм байхгүй, нөгөө юмаач олигтой хийсэн юм байхгүй, ажил чинь нэг олигтой хийсэн юм байхгүй. Тэгээ 3 4 5 юмлуу ингээд савчаад үсрээл. Тэгээд байсныхаа дагаар ингээд бүх юмаа зохицуулж чадахгүй байсан. Гэтээ тэр бүгдээс бол олж авсан туршлага бол нэлээд их байгаа. Аз болоход нэг тийм ах махтай харьцсныхаа ачаар эрэгтэй хүн гэдэг чинь нэг юм муухай хүн байт юм биш үү гэдэг ч юм уу. Тэрний дараа дахиад нэг залуутай харьцсныхаа ачаар гэхгүй юу. Эрэгтэй хүн гэдэг чинь бас юм худ байж болд юм биш үү гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү юмнуудыг аягүй сайн мэдэж авсан. Тэрэндээ бол жоохон баяртай байдаг ч гэсэн яг тэр бол үнэхээр миний анагаахын амьдрал гайл болсон хитэн балаар юм. Гайл болсон. Тэгээд клубд их цагаа зарцуулдаг байсан. Клубын хичээлийг хийж ингэж бас ингээд самгаарддаг байсан. Оюутны холбооч гэж нэг хэсэг явсан. Айгу өсчихсэн хүн байсан. 1 2 дугаар курстэй. Тэгээд аз болоход 3 4 5 6-аас ер нь бол байсан л доо. Гэтэл тэгэд бодвол одоо нэг дургу юмаа хийгээд байгаа болохоор тэрэндээ бүрэн төвлөрч чаддаг байсан болов уу гэж бас заримдаа боддتي. Тэгээд тэгээд хичээлийнхээ хажуугаар бас нөгөө хэдэн бахан уран зохиолын ном унших гэж үзнэ. Би ч Достоевскийн яг монгол руу орчуулагдсан зохиолуудыг ихэнхийг нь 2 дугаар курс гэхдээ уншаад хүртлээ ер нь бол уншаад дууссан. 3 дугаар курстээ бол Кафкагийн орчуулсан номнуудыг уншаад дууссан ч юм уу тий. Тийм балаа хөвгтэйсэн шүү дээ. Тэгэхээр чи ер нь бол оюутан болж байгаа үедээ чи яг юу чиний priority байх юм. Яг тэрийгээ л ингээд тодорхойлоод тэрийгээ дагаад явбал хэрэгтэй юм шиг санагдсан. Миний тэр ингээд олон юм руу өсчихөж байгаа юм хамгийн гол шалтгаан нь би өөрийнхөө тэр яг ингээд гол дагах замаа ерөөсөө олоогүй. Зүгээр ингээд delusional юм яваад байсан байгаа байхгүй юу? Тэгээд за чи юу сортын ингүүт нэг шал тэнгэр юм ярьсан. Би ингээ хит хөөрөлтэй бэстэй юм болно, тийм болно, доктор хамгаална, баян болно, гоё нөхөртэй суун ч юм уу тий. Яг тухайн үед би яг юу хүсэж байгааг өөрөө сайн мэддэггүй байсан болохоор хэд олон юм л үүсчдэг байсан. Тэгээд тэр бүрээсээ туршлага хоримтлуулж аваад арайгч тэр бүхнийхээ ачаар одоо яг өөрийгөө яг үнэхээр юу хүсэж байдгийг мэдсэн гэж боддог байхгүй юу? Гэхдээ эцээсээс яг миний үнэхээр хүсэж байдаг юм нийт амьдрал юм байлээ гэхгүй юу? Ингээ гоё зүгээрээ чат мөнгө орч ирээл би ингээл ном уншаал, кино үзээл, аним үзээл, идээл гэж иддэг бол ямар гоё вэ? За. Тадлаа. Тогсон шүү. Хүн лимчин тэгээ бас юм хийхийг хүсэлгүй яах вэ? Тэгээд аз болоход хараа тэгж тэнэгтэж бодолж авсныхаа ачаар өөрийнхөө үнэхээр хийхийг хүсдэг юмнуудаа олж чадсан. Тэгээл тэмлүүгөө бас хөөрхөн хөдлөөнөн жижиг алхмууд хийгээд яваад байгаа юм шиг болтой байж шээ. Тэгээд гэхдээ за ингээд хувь хүнийхээ талаас бол би өөрийгөө олохын хувьд олцсон. Тэгээд ингээд ер нь бол хөрхөн яваад байгаа юм шиг ч гэсэн тухайн үедээ тэгж их өсчиж цаг алдаж тэгжсэн маань ер нь бол бэлтгэлгүй байсных. Тэгээд тэрнээсээ болоод анагаахт
ингээд алхтай суралцаж чадаагүй анагаахын амьдрал тасан тогтож чадаагүй болов уу гэж боддیں۔ Тийм болохоор яг их сургуультай орохынхоо яг өмнөхөн айгүй их юм хийх ёстой байсан юм шиг үлээ. Тэр зунаа ч юм уу тий ажил хийдэг ч юм уу, ном их уншдаг ч юм уу. Тэр зунаа л айгүй сайн их юмыг мэдэж үзэж харах ёстой байсан юм шиг их санагддээ шүү дээ. Тэгээ юугаач мэдгүй амтаа ороод тэгээ өөрийгөө олох гэж хичээснээсээ болоод цаг их алдсан дөө. Нэг иймэрхүү. Ер нь айгүй их алдаанууд гаргаж байсан. Тэгээд хамгийн энэ бүгдээс ингээм үндэслээд харангуй сэтгэл хөдлөлөөрөө хамгийн их ханддаг. Ер нь бол сэтгэл хөдлөлийнхээ болж амьдардаг байсан ч гэх юм уу тий. Энэ надад таалагдахгүй байгаа, энэ арга барил надад таалагдахгүй байгаа, энэ арга барил надад муухай мэдрэмж өгч байгаа учраас би ингээд өөрийнхөө мэдрэмжийг юм satisfying зүйлийн төлөө ингээд аливаа зүйлсийг хийх ёстой гэсэн яг тэр өөрийнхөө сэтгэл хөдлөлийн төлөө тэрэндээ боолгож ихэнх зүйлийг хийдэг байсан. Анаагч гэсэн яг тийм хандлагаар ханддаг байсан. Тэгээд ер нь тийм болохоор айгүй прагматик сургууль шүү дээ анаагч. Ингээд яагаад гэвэл маш бодит зүйлийг судалж байгаа шинжлэх ухаан учраас ингээд яг урд чинь сууж байгаа хүнийг судалж байгаа шинжлэх ухаан учраас за сэтгэц жоохон өөр юм байгаа. Гэтэ сэтгэц ч гэсэн сүлээ айгүй прагматик болж хурж байгаа. Ямар ч гэсэн нэг юм бодит сургуульд би сэтгэл хөдлөлөө дагаж сурсан байна. Ерөөсөө энэ бүгдийн хамгийн том алдаа байсан. Үнэхээр сэтгэл хөдлөлөө дагаж сурмаар байгаа юм бол сэтгэл хөдлөлөө дагдаг төрлийн юм хийх хэрэгтэй байсан байхгүй юу? Чи тэгээд нэгэнт би одоо тийм юм сонгоогүй бэжэж сэтгэл хөдлөлөө хит их дагсан маань айгүй буруутсан юм бэл. Тэгээд тэрнээсээ болоод игч завсан доо. Үгүй ч гэж магадгүй. Харин ч сэтгэл хөдлөлөө илүү сайн гаргасныхаа ачаар тэр бүгдээс амьд үлдсэн ч гэж магадгүй. Алиасаа сэтгэл хөдлөлөө тухайн үедээ их гаргаж дагсныхаа ачаар одоо яг ингээд тэр үеийн зовлонтой мэдрэмжүүд маань айгүй бол одоо илэрх байсан ч юм илүү тий. Тэгэхээр тэрийг илүү эрт мэдрээд туулаад тушаад гарсан байж зүг байж болох юм. Гэтэ ямар ч гэсэн тэр зүйл маань яг ингээд анагаахт дасан зохицоход маань үнэхээр саадулж байсан. Анагаахт бол яг тийм тохирох хүн бол би биш байсан. Тэгэд тэрүүнийгээ өөрөө засах гэж хичээгээгүй нь ер нь бол алдаа минь байсан болоо даа л гэж байна. Ерөөс тасан зохицох гэж хичээгээгүй. Наад зах нь тэгэл мөнгөний гачигдaltaй байгаа юм шиг хэрнээл арчаагүй л байгаа байхгүй яг үндэ би. Байгаа юм шиг хэрнээл нөгөө ядчил хол нөгөө 500 км-аас дээш нутагтай хүүхдүүдийг гэртээ буцаад эргээд ирэхэд нөгөө унааныхан зардлын талыг ядаж таашмаад нь штэ. Тэр юмныхаа өрөвдлийг цагт нь өгч чаддгүй тийм л арчаагүй байсан байгаа байхгүй юу. Ингээ мэдээлж олж чаддаггүй. Тэгээ тэрүүнийг ашиглаж чаддгүй, цаг төлөвлөлт байхгүй. Худлаа өнөө номын сан сууж байгаа нэртэй бүтэн өдөржингөө тэндээ бүгчдэг. Юу ч амжуулсан юм байхгүй, юу ч хийж бүтээсэн юм байхгүй, гараас нь юм гарахгүй. Тэгэл ингээ нэг худраа суугаад байдаг. Яг уу гэтээ бас арайч ходрос суугаагүй. Ер нь бол айгүй хичээл айгүй хэтгэлээсэн л да. Гэтээ ер нь бол айгүй үр бүтээмжгүйгээр цаг хугацааг их өнгөрөөдөг байсан. Тэгэд айгүй арчаагүй л оюутан байсан юм шиг санагддаг шүү дээ. Би одоо өөрийгөө бодоход. Тэгэхээр шинэ оюутан болж байгаа. Ялангуяа анаалт орж байгаа дүүнэр маань тийм арчаагүй байгаасаа гэж юусоо хүсдэггүй. Тэгээ манай дүү дөнгөж оюутан болж байгаа байхгүй. Тийм болохоор би дүүгээ миний гаргасан яг тиймэрхүү алдаануудыг аль болох битээ тавтаасаа гэж хүсдэг. Ядчил шалгалт нь хийзээ, яаж нээж гин, юунаас орж ирж гин, оюутны бүртгэл нь яаж нээж гин, тиймэрхүү юмнуудаа ингээд хүн амтнаас асуугаад веб мэбэс нь хайж ороод тэгээ мөнгө төгрөг тэрнүүдийн буцаа олголт ч юм уу тий сургалтын төлбөрийн 15% буцаа олголт болохдоо ингээ хөөцөлчдөг тийм сэргэлэн хүүхэд болоосоо гэж хүсэж байгаа. Начиг юм үнэхээр юм бүр нэг юм нүд чих нь хаалттай юм яддаг байсан байхгүй ингээл яг тийм хүн битээ болоосоо гэж хүсэж байна. Их сургуульд айгуу гоё сэргэлэн нүдэ нээлттэй тэгээ айгуу сэргэлэн л ах хэвээр юм байна. За. Өнөөдрийн бичлэг маань юм байлаа. Баяртай. Дараа 7 хоногт уулзцгаая.